Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд туссан үндсэн зорилтын хүрээнд хууль эрх зүйн шинжилэл, ялангуяа стандартын тогтолцоо, техникийн зохицуулт, тохирлын үнэлгээний итгэмжил зэрэг тогтвортой хөгжил, ард иргэдийн амьдралын суур хэрэглээний аюулгүй байдлыг шууд хангахтай холбоотой асуудалд дорвитой шинжилэл хийх зайлшгүй шаардлага үндсэлтэйгээр бий болж байна. Засгийн газраас дэвшүүлсэн нэг улс, нэгдсэн стандарт, шинэ хөгжил, шинэ уламж зорилтын гол цөм нь дотоодын үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй байдал, чанартай хэрэглээг хангах явдал юм а. Үүний тулд бид бодлогын суур тогтолцоог шинэ түвшинд гаргаж, өөрчлөлт шинжилтийг энэ салбарт зайлшгүй хийх нөхцөлтөө нүүр тулж байна. Монгол улсад мөрдөж буй нийт стандарт, тохирлын үнэлгээний эрх зүйн орчныг шинжилэн боловсронгуй болгох хүрээнд өнөөдөр уг хуулийн шинжилсэн хариулгын төслийг та бүхэнд танилцуулж байна. Эрхэм гишүүдээ, бид 2017 онд батлагдсан хуульд стандартыг сонгон хэрэглэх зарчмыг баримталж ирсэн. Гэвч амьдрал дээр энэхүү зохицуулт нь иргэн аж ахуй нэгж төрийн хяналт зэрэг давхарцсан олон ойлгомжгүй нөхцөл байдлыг иргэд нийгмийн дунд бий болгож, ойлголтын зөрүү үүсгэж, хэрэгжилтийн тодорхойгүй байдал бий болгож, улмаар хүний амнаас эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд бодит эрсдэл үүсгэсээр байна. Монгол Улсын шатар сайдын ажлын албан стандарт хэмжилт зүүн газраас 2020 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгж байгаа 6733 стандарт байгаа бөгөөд үүний 80 орчим хувь нь хэрэгжих боломжгүй, зайлшгүй шинжлэх шаардлагатай, нийгмийн бүхий салбарт өөрчлөн анхаарах зайлшгүй асуудал байна гэдэг нь тодорхой болсон. Үүнээс зөвхөн 20 орчим хувь нь шинжлэгдсэн илэрхийлж болсон. Жишээ нь эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 400 орчим лабораториос ердөө 35 нь стандартын шаардлага хангасан, олон улсын итгэмжлэлийн нөхцөл байдлыг хангасан, хүнслийн лабораторийн 35% нь итгэмжлэгдсэн байна. Хяналт баталгаажуулалтын тогтолцоо нэг мөр биш, олон их сурвалжтай, давхарцсан бүтцтэй, эрх зүйн зөрчилтөө хэвээр байна. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт 686 стандарт хэрэгжиж байгаа бол үүний 479 нь шинжлэх шаардлагатай бөгөөд эмчилгээ онцлогооны чиглэлээр эмнэлгийн аюулгүй байдал, иргэдийн үйлчлэгээний чанарыг хангах боломж нөхцөл бүрдээгүй байна. Барилгын 642 стандартаас чанар аюулгүй байдал, норм дүрмтэй холбоотой барилга хот байгуул орчин, орон сууцны яам, хяаралтай шинжлэх, үйлчлүүлэгч хэрэгжлэгчийн аюулгүй байдлыг хангах зайлшгүй шинжлэх 400 стандарт байна. Эрүүл мэндийн яам, энэ батлагдаж шинжлэгдээгүй 479 стандартаа нэг яаралтай шинжилэн боловсруулах ажлыг эхлүүлэх шаардлагатай зэрэг асуудлууд байна. Эдгээр асуудлууд нь эрүүл мэнд, барилга, хүнс, аялал жуулчлал зэрэг стратегийн салбарууд олон улсын хөгжил дэвшлээс хэд хоцрох, өрсөлдөх чадвар, үндэсний үйлдвэрлэлийн итгэлжлийн суур алдагдаж буй зэрэг олон асуудлуудыг дагуулж байна. Ийм нөхцөлд бид өнөөдрийн байдлыг өөрчлөх, суур шинжилэл хийх, олон улсын түвшний тогтолцоонд шилжих шаардлагатай хэмээн үзэж, хуулийн шинжилсэн хариулгын төслийг дараах зарчим тулгуурлан боловсруулсан болно. Нэгдүгээрт, хуулийн шинжилсэн хариулгын зорилго, үзэл баримтлал. Энэхүү хуулийн төсөл нь стандартыг сонголт биш, заавал мөрдөх, сонгосон бол хэрэгжүүлдэг байх, чанар стандарт аюулгүй байдлыг хангадаг байх, үйлдвэрлэгч, бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн хариуцлага, хэрэглэгчийн аюулгүй байдлын асуудал, хяналт зохицуулт, итгэмжлэлийн тогтолцоог мөн боловсронгуй болгох боломж нөхцөл бүрдэнэ. Үүний зэрэгцээ үндсэн болон олон улсын стандарт, техникийн зохицуултыг уялдуулан хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Цахим шилжилт, хиймэл оюун ухаанд суурилсан шинэ үеийн стандартын үйлчлэгээний үндэс суурийг тавьж, импортоор орж иж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг мэдээлэл, технологи, хиймэл оюун ухаан дээр суурилсан хүний оролцоогүйгээр хянаж, шаардлагатай арга хэмжээг авах, тогтсон нэгдсэн бүтцийг бий болгох боломж бүрдүүлнэ. 2. Хуулийн төсөлд туссан гол шинжилэлүүд нь стандартыг дагаж мөрдөх зохицуултыг хуульчилж, хэрэгжилт хяналтыг эрх бүхий байгууллагаар дамжуулан баталгаажуулахаас гадна мэргэжлийн байгууллагууд, хувийн хвшил, иргэний нийгмийн байгууллагуудаарч бас одоо хэрэгжүүлэх ажлуудын
нэр заалт, салбар, хэм хэмжээ маш тодорхой болох боломж бас бүрдэх юм а. Стандартыг улсын хэмжээнд нэг мөр болгох, мөрдөх давхардалгүй нэгдсэн тогтолцоогч бий болгоно. Стандарт тоглолтын үнэлгээ, итгэмжлийн байгууллагын эрх үүргийг тодорхой болгож, орон нутгийн түвшинд, бүсийн түвшинд хэрэгжилтийг хариуцах бүтэц хяналт оролцоог нэмэгдүүлнэ. Олон улсын итгэмжлэл, магадлан итгэмжлийн байгууллагуудаа харилцан хүлээн зөвшөөрөгдөх эрх зүйн үндэс мөн бий болно. Техникийн шаардлагыг бид бас олон улсын стандарт хөгжлийн түвшинд хүргэх боломж бий болно. 3. Хуулийн хэрэгжилтийн үр нөлөө. Энэхүү шинжилэл хийгдснээр иргэдийн хэрэглээний чанар, аюулгүй байдал, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал илүү баталгаатай болно. Дотоодын үйлдвэрлэл, экспорт, хэлийн хяналтын нэвтрэлт сайжирч, гадны зах зээлд өрсөлдөх чадвар бас нэмэгдэнэ. Үндэсний үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийг бий болгоно. Авилгын эрсдэл буурч, төрийн хяналтын ил тод байдал, үйлчлэгээний хүртээмж илүү сайжирна. Иргэд аж ахуй нэгжүүдэд төрийн стандарт, шалгуур, зохицуулт, ил тод ойлгомжтой нэг бүр хэрэгжих боломж бүртгэхээс гадна зах зээлийн зарчмаар нь иргэд хяналтаа тавьж аж ахуй нэгж байгууллагууд хэрэгжүүлж төр өөрөө ил тод хүн сурталгүй авилгалгүй системийг бий болгоод стандарт өөрөө асар өндөр ач холбогдлыг бий болгож үүргийг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. Эрхэм гишүүдээ, стандарт бол хөгжлийн шалгуур, аюулгүй байдлын хэмжүүр билээ. Өнөөдөр бид хууль эрх зүйн шинжилэл хийх төдий бус соёлын шинжилгээг давхар хийж байна гэж ойлгох цаг нь болсон. Энэ цаг үеийн зааг дээр бид энэ соёлын болон амьдралын хэмнэл, дадал, өдөр тутмын ажил хэргийн хэл, соёл, дадал зуршил болох стандартыг хэрэгжүүлснээр эмх цэгцгүй ирээвэр хураавар олон асуудлууд эзэнтэй хариуцлагатай болж дундуу сулшуу цундуу айл шиг болсон салбар бүр богино хугацаанд эмх цэгцэндээ орох боломжиж бүрдэх юм а. Ард түмний амь нас, эрүүл мэндийн баталгаач нэмэгдэнэ. Үндэсний аюулгүй байдлын бас нэгэн хөшүүрэгч сайжирна. Экспортын өрсөлдөх чадварын түлхүүр нь өөрөө стандарт. Үйлдвэрлэлийн хөгжил, чанарын шалгуур, Монгол хүн бүрийн эрүүл аюулгүй байдлын үндэс нь өөрөө энэ стандартын шинжиллийн асуудал учраас та бүхнийг хилцэн дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа.